Өглөөний дэлгүүр үзэгчтэй хүнсний соёл хөгжил дэвшлэг эрхэмлэг шилжил телевизийн хөлөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэндээ шууд ирэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр манай студид хүндтэй зочид маань оригдсон залгдан ирсэн байна. Ардын жүжигчин Бацөх болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Батуулд нар хамтдаа өглөө бүгдгээр ирсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд байна уу? За тэгэхээр он солигдоод нэг сарыг ардаа бараг үдэж байна. 23 он 52-ийн маань хууд хэрхэн бас өр өгөөчтэй он болж өндөрлөө. 22 он маань 23 он маань одоо яс юу хийхээр төлөвлөсөн байна. За 22 он бол үнэхээр сайхан одоо манай Алдар хааны 100 жил боллоо. Тэгэхээр миний уран бүтээл юм бол өстэй сайхан юу боллоо шүү дээ. Телевизээртэй хүртлээ. Сэтгэл мэнчний ан тэгээд одоо Палаша өвөр Монголд хэвлэж байна. Тэрэн дээр дотор нь одоо хөгжимтэй, номтойгоо шүлэгтэйгээ тэгээд дуутайгаа юм одоо кодтэй Палаш уур хэвлэгдэж гэх мэтлэн сайхан байлаа. Тэгээд манай 23 он гарангууд хамгийн түрүүчийн одоо манай Дэндэр төвийн студийн маань уран бүтээлч нартай хамтран ажилладаг Бацөхва түүний нөхдүүдгээд хүмүүс байдаг шүү дээ. Тэрний нэг нь одоо энэ хөгжмийн зохиолч Баян-Хонгор аймгийн одоо Угуул, Улаанбаатарын бол Суугуул, Монголын бол Хайгуул, Дэндэр студийн бол Гүүгүү энэ хүн байна. Энэ бол Жалбуугийн Батуулд гэж хөгжмийн зохиолч. Миний одоо нөгөө гоё санаачрал гэдэг дуу байдаг шүү дээ. Энэ Багшаар өтөрийн дуулсан. Тэр дууны аяыг хийсэн. Дээр нь одоо бас тэр ухаарл гэдэг мөрөөдөл бүхэн биелдэг шигээр тэгээд дуулдаг шүү дээ. Тэр Батын нэрэл Багшаар бид гурвын зохиосон дуулсан дуугийн аяыг бас хийсэн. Аяыг үгтэй нь өөрөө хийчдэг. Өөрөө бас их гоё дуулдаг. Хүнд ингээ бурхан багш ингээд бүхнийг ингээд өгчээ. Тэгээд гайхалтай юм. Тэгээд хүний нэг гоё зөв нэг тийм хүн байдаг штэ нэг дулаахан. Тэгээд одоо миний одоо хуурай дүү байгаа. Тэгээ нөгөө нэг нутаг ээж нутаг хоёр гэдэг нэг бас Монголын хийт дүү байдаг лөө. За тэгээ өөрийгөө сайхан танилцуулаад ингээд яа гэж одоо гоё нэг төвд тавьж байгаа юм тий. За баярлалаа. За Монголынхаа нийт үзэгчнэрт өглөөний мэндийг хүргье. Тэгээд би намайг Жалбуугийн Батуулд гэдэг Баян-Хонгор аймгийн Бөмбөр суманд төрж өссөн хүн. Тэгээд 10 хүүхэдтэй айлын дороос 3 дахь хүн болон мэндэлсэн. За тэгээд хөдөө орон нутагт би чинь хүүхэд насаан бол малчин айлын гэрт ингэж тоглож адуу малтай насалж ингэж өссөн хүүхэд. Тэгээд нутаг усны маань бас тэг үзэсгэлэнд сайхан нутгийн маань одоо уул усч их нөлөөлдөг байх. Ерөнхийдөө би өөрийгөө бол бүжигчин болно гэж төсөөлдөг байсан хүүхэд байхдаа. Тэгээд хөгжим дуугчийн багш мэрэгчлэр сураад ингээд ер нь бол 16 настайгаас эхлээд үг зохиож тэгээд тэрэндээ өөрөө нэг аялгау хийчихэл тэрийг ингээд өөрөө дуулаад сум орон нутагтаа дуулаад аймаг орон нутагтаа дуулаад ингээд явдаг байсан. Тэгээд 10 хэдэн жил би чинь багшилсан хүн. Дуугчийн багшилсан хүн баг Баян-Хонгор аймагт. Тэгээ Улаанбаатар хотод орж ирээд ухаарл гэдэг дууныхаа үг аялгауг одоо олон жил 3-4 жил хадгалж явсан дууга ардын чигч ахтараа барьж ирээд үзүүлээд тэгээ ах маань бас айгуу гоё хүлээж авсан. За энд засвар алгаа. Аянд нь засвар алгаа, үгэнд нь засвар алга. За энэ дууг чинхэн дуулаад өгье гэдэг. Тэгээд Бацөхва түүний нөхдийн игнэнд шилжиж орсон ийм хөгжмийн зохиолч хүн. За нэг 200-аад бүтээлтэй дууны 200 бүтээлтэй дан хөгжмийн нэг 10-аад бүтээлтэй ийм хөгжмийн зохиолч юм байна. Тэгэхээр одоо өнөөдөр орой буюу Улаанбаатар Паласын концерт хийх танхимд ерөнхийдөө хамгийн анхны уран бүтээлийн тоглолт маань болох гэж байгаа юм байна тий. Тэгэхээр үзэгч олон маань бол одоо өнөө оройг тоглолтыг хүлээж байгаах ямар уран бүтээлчид бас энэ хүү концертн дээр дуулагдах вэ? Таны уран бүтээлүүдийг одоо аяа үхтэй навсан, аяын навсан гэл гих мэтчлэн уран бүтээлчд бол бүгд нэгд орчуулах байх гэж бодож байна тий. Тэгээд өнөөдөр 19 цагаас би болсон концерт хийх танхимд одоо миний мөн чанар таны чин сэтгэлгээд Батуулдын тоглолт хөгжмийн зохиолч Батуулдын тоглолт болон за тэрэн дээр ардын чигчин Бацөх юм байна оролцож байгаа. Тэгээд
түүний нөхтөн төрчихээр одоо бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. За тэгээ миний одоо олонд хүрсэн дуу ээж нутаг 2 дууг маань тий. Ийм сайхан нутагтай юм чин инээж явуулгүй ч яах вэ би гэд тэр дууг маань одоо дуулж олонд хүрсэн дуу чин бүрвсэнг маань орно. За одоо морины дуу чин наран тояа ятгчин дуу чин богшарар. За очир сайхан гэд тэгээ болор туяа гэ за ингээд нэрлэх юм бол маш олон дуустал хосрын баасан доржих маань нутгийн маань бас хөгжмийн зохиолч дуучин ах маань бас оролцож байгаа гэх мэтлэн ингээд маш олон уран бүтээлчд оролцож байна. Цэргийн дуужгийн чуулгын найрал дууч оролцож байна. Гэх мэтлэн тэгээд одоо тоглолтондоор ирэхээр ямар уран бүтээлчд оролцсныг бүрэн бүрэлдэхүүнээр мэдээж харах учраас одоо ингээд ер нь уран бүтээлчтэй нэг цогц дуртахад юм байна. Мэдээж аажуул орно тий. Тэгэхээр цаашдын уран бүтээлчд маань бол өргөн илүү их цаар бүрэлдэхүүнтэй болно гэдэгт мэдээж ойлгомжтой. Тэгэхээр за яг Бацхүд ба түүний нөхөдтэй хамтарч байгаа уран бүтээл яг одоо ер нь ингээд гарах гэж байна гэсэн ямар уран бүтээл байна? 23 оны шинхэн биелэг гэвэл тийм. За сүүлийн үед бас нэг хөслөгээд нэг жоохон охин над дээр ирчээд байгаа шүү дээ. Бас нэг хөрхөнд болдог охин байдаг. Тэгээд би одоо тэгээд тэрүүнд нь бат нэрэлтэй яач тэгээ бас яадаг юм лээ гэж боддог. Тэгээд өөрөө дэлхийгээс их олон гран при шагнал авсан загвар өмсөгч тийм хөрхөн хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхэдтэй хамтарсан их гоё дуунууд энэ тэр гоёлоо өмсөөж хамтар дууллаа. Би Монгол хүн гэдэг дууг хамтар дуулж байна. Тэгээ ээж нь бол ерөнхийдөө тэр хүүхдийнхаа дуучин болохоос илүү бас хүүхдийнхаа түүхийг их гоё эхэлж байгаа юм байна да гэх тээ. Одоо надтай хамтар дуулаад ингээд 5 настай тэр хүүхдээ ингээд яаж тэр хүүхдтэй нэлээд адилж байна. Энд л Бацхуа түүний нөхдөд ингээд орцсон явж байна. За бид нар бол одоо сүүлийн үед нөгөө шинэ их гоё дуунууд сангийн далай гэдэг гоё дуу дууллаа. Дээр нь Дадуу цэсмийн уул энэ төр гээд шинчлээд ингээд дуулж байгаа дуунууд байна. Батын нэрлэл маань бол Өвсгөл аймаг гүр удамтайгаа нийлээд явж байгаа. Өдөр болго ярьж байна. Богшраг маань бол одоо ятгаа тоглоод ятгаа цаагаад хичээл хийгээд ингээд явж байна. За миний хувьд бол одоо бас ингээд сая тэр Баян далай гэдэг дуучинд гоё хайрыг бүү дутаа энэ төр гээд дуу хийж өглөө. Тэгээд ганц нэг шүлэг тааруул ингээд хийдэг. Тэгээд уран бүтээл ихтэй ингээд энэ жилийн хувьд бол манай Завхан аймгийн бүр 100 жилийн бол. За энүүнд бэлдсэн сайхан уран бүтээлүүд хийж байна. Гэх мэтлэнгийн одоо тэгээ Батболдынхаа одоо тэр инээмсэглэл гэдэг их гоё дуу байна. Маш Батболдын дуунууд энэ ерөөс тэр хасах дуунууд ерөөс их цөөхөн болчиход байгаа байхгүй. Тэр дууных нь өөрийнх нь тэр зохиомж нэг тийм монгол хүнд их тийм гоё зохиморч тэгээд их ирээдмэлэг гэгээлэг юм дуунууд хийдэг юм байна. Их гунгийн айц багтай дүүчим шиг. Тэгсэн мөртөөс бадрангуу нэг юм гоё дуунууд. Тэр үзэж байгаа үзэгч бол ерөөсөө уйдмар тийм удаан дуу байдаг шүү дээ. Хичнээн шин залуу дуучин дууллаа ч гэсэн нэг зэрэгт нэг огшмар юм дуунуудыг хийдэг. Өөрөө панорама хийдэг. Тэгээд дуугаа зохиочдог, дуугаа дуулцдаг. Сая тэр бүжиг явах байсан гэж хэлдэг. Бүжиглд явуулсан байсан бол бас бүжиглдэг байсан байна. Тэгээд энэ сайхан авьяастай хүн дүүтэйгээ ингээд хамтраад ингээд явж байгаа. Тэгээ одоо энэ сайхан үзэгчтэй манай одоо тэн дээр төвийн одоо хамгийн анхны магадгүй монголчуудын хамгийн анхны цэнгүүн байж магадгүй шүү. Энэ 23 оны. Тэгээ одоо бол энэ сайхан хөдөө орон нутаг маань бас нэлээд хатуухан үйл болж байна. Хүн болгон бол ингээд сайхан ирд сайхан утгасаараа сайхан уулзаад энэ цугдуулаад тэгээд Батболдын дуун дээр юун дээр бол өөрийнхөө бас үзэгчдийн дуртай дуунуудаас дуулна гэж бодоод ингээд байна. Гэтэ ийм байдаг ч одоо нэг уран бүтээл гэдэг хамтын ажиллагаа байдаг. Нэг дуу бүтлээхэд дуучин гараад дуулж байгаа боловч цаана шүлэг бичсэн ая зохиосон хүмүүс ер нь нэрэн дурдагдал бас хин ямар хүн байдгийг бол гэдгийг орхигдчихад идэг талтай байгаад идэг тий. Тэгэхээр энэ удаагийн тоглолт бусад өмнөх одоо уран бүтээлчдийн бие даасан тоглолт хамтарсан тоглолтуудаас илүүтэй ялгаатай нь гэвэл ая зохиогч маань өөрөө яг өөрийнхөө одоо миний тоглолт юм аа, миний зохиосон дуунууд юм аа гэдгээр илүү даваа талтай байх нь шүү дээ тий. Тэгэхээр энэ аюуг хаанаас яг хөвөрч гараад ингээд олон сайхан уран бүтээлчдийг өөртөө бас татаад байна. Би ч н одоо
нэг тийм цохиох гэж нэг оролддог шүү дээ. Ерөнхийдөө үгийн ч гэсэн гоё үнэн бай, үнэн бичиж тийм үнэн бичиж за тэгээд гоё сайхан түүгээд бичмээргүй байна. За тэгээд үгүй бичиж чинь тэгээд дараа нь бол яг үгнийхээ одоо дикцэн тааруулаа тийм ээ. Одоо уулыг давуулаад гэх юм бол ингэж давуулж гин гэж дуурахаар яаж дуурах хэвтэй юм. Авиа гэх нь яаж гарах хэвтэй юм. Ээжигээ хайрлаж байгаа хүн ээжээ гэхээр чанга дуурах хэвтэй юм уу? Ингээ огцом хурдан дуурах хэвтэй юм уу тийм ээ. Эсвэл айдуу зөөлөн арга дуурах хэвтэй юм уу? Гэх мэтлийн ингээд өг бүрчлэн ажиллахыг хичээдэг. Тэгээд энэ маань бас ингээд олон жил дуулсан одоо дуучдад бол их ойрхон хүрдэг байх гэж боддتي. Дууч чинь өөрөөсөө ингээд дуугаа сонсоод за энэ бол одоо яг хүмүүст гоё үржихээр дуу тий. Яг үннийг бичсэн байна. За энэ дуу бол надад яг тохирох юм байна гэх мэтлэн ингээд дуунууд маань ингээд дуучдад таалагддаг байх гэж боддог. Тэгэхээр нөгөө юм энгийн байхтай сайхан хүнд хүрэхтэй хурдан байдаг гэдгийг л ерөнхийдөө баримталж зааж хүн байна шүү дээ тий. Энгийн бол ерөнхийдөө миний мөн чанар гэж шүү дээ. Өөрийнхөө мөн чанарыг л гаргаж байгаа. Өөрийнхөө ааш арин шиг л гаргаж байна. Тэр гурван бадаг дуугаар тэр дууны шүлэгний тэр яруулаг үг нь аян гიშгэнд ч гэсэн өөрийнх нь мөн чанар гарч байгаа учраас миний мөн чанар таны чин сэтгэл гэдэг юм нэр өгсөн ах маань. Одоо тэгээ дэндээстэд зохион байгуулж байгаа шүү дээ манай чи. Тэгээд одоо хөгжмийн найруулагч Батсанбүрл ах байна тий. Видео одоо 69 продюсерны мөнхөө гээд залуу байна. Дандаа л Дэндэр студийн тоглол ингээд миний тоглолтын бас ихэнх ажлуудыг нугуулж байна. Тэгээд энэ сайхан миний тоглолт хэдийгээр миний тоглолт гэж яриад байгаа боловч тэр олон уран бүтээлчд тийм ээ. Тэгээд дандаа миний ингээд юугаар бүтсэн зүйл биш шүү дээ. Тэр хөгжмийн найруулга тэгээд зарим ингээд шүлэгнүүд гэх мэтлэн миний тоглолт чинь тийм маш олон хүний тийм хайр инэрлэр бүтэж байгаа баггүй юу. Тэгээд миний мөн чанар ах маа надад яа тайлбарласан гэхээр яг ингээд үгийн хилэнгүүд л яг надад таалагдсан нэрний хувьд бол миний би мөн чанараа энэ намаа гэсэн сэтгэлдээ энэ сайхан хүмүүст ирж байгаа миний уран бүтээлийг гээд сонсъё гэдээ ирж байгаа энэ чин сэтгэлдээ сайхан хүмүүст би мөн чанараа тэр харуулах хэрэгтэй гэдэг утгаараа яг гоё таарж байна ахаа гэ. Тэгээд нэрэн дээрээ тохироод ингээд энэ тоглолтынхоо миний мөн чанар таны чин сэтгэл гэж нэрлсэн дээ. Жишээ нь одоо ингээд аюуг хоёрыг зэрэг өөрөө яг бичээд дуучин дээр аваачаад дуулуулад амьлуулад ингээд сонсож байхад танд юу нэг ямар сэтгэл төрдөг юм? Дураараа одоо жишээ би өөрөө үгийн нэвчээр аян нэвчсэн болохоор ер нь бол дураараа янзлдаг юм шүү дээ тийм ээ. Хин нэгнээс эмээхгүйгээр одоо да өөр бусад хүний ингээд шүлгэн дэсчихээр за нэг тэгээд хэлчихээр нөгөө шүлгийнх нь утга санаа дээр цаад хүнийх нь өөрийнх нь дотоод хүн наана тэр хүн маань бас ингээд за яг шүлгийн чи хамаагүй засч болно гэж байгаа боловч цаатлын тэр өөрийнх нь дотоод сэтгэлийг би засах боломжгүй учраас одоо жоох имээдэг л дээ. Тэгээд өөрийнхөө хийсэн үгийн хийсэн дууг нь бол ингээд залуучуудыг ингээд дуулаад ингээд гараад ирэхэд бол за би энэ дуун дээр ямар ажилласан бэ гэдгийг л харагддаг. Ер нь бол тийм ээ засвар заад энэ дээр засвар алга одоо энэ дууснаас л шалтгааллах одоо хэмжээндээ болчихжээ гэж бодох юм. Тэгээд дотроо өөрийгөө баясгаа сууж идэг да. Тэгэхээр манай ардын жүжигчдийн хувьд мэдээж энэ олон жилиг урлагийн тайзны үүсний хувьд бол мэдээж олон уран бүтээлчтэй хамтарсан, олон дуу, олон шүлэг, олон ая зохиогчтой хамтарсан байгаа. За одоо Батбол гэгч хүн таны хувьд одоо тэр олон уран бүтээлчтэй хамтарснаас арай өөр үнцэг нь юу байгаад байна вэ? Тэгээ ер нь бол хөгжмийн зохиолчд бол ингээд ерөнхий нэг бадгаа ингээд нотлол нэг бадгаа ноотон дээр хадаал өгчтий. Тэгээ 3 4 дугаар бадгийг ерөөсөө эртээ бол ингэж ноотолж өгөхгүй. Тэгээд бид нар өөрсдөө тэрийг тааруулаад ингэж. За Батболдын дууны ая бол угаасаа тэгээд одоо нэг юм дуучин хүнд нэг юм хоолыг ингэж нэг гоё тааруулаад тий. Одоо төмсийн, манжингийн, тэгээд одоо махын, гурилын, амтлагчийн, давсын бүх юмыг тааруулаад зүгээр аваад итгэл болохоор тийм гоё тийм бүх юмнууд өөрөө дуучин хүн учраас дуулахад маш өвтэйхэн. Маш өвтэйх өөрөө гоё дуулдаг учраас. Тэгээд дуулж байгаа зохиож байгаа дуунууд дандаа л одоо их тийм сайхан цагаахан сэтгэл явж идэг. Тэр Батболдын өөрийнх нь мөн чанар ерөөсөө тэр байдаг. Тэгээд
их тийм хүнд Монгол хүнд их тийм ойрхон Монгол хүний толгой дотор байдаг нэг юм одоо нэг ая юм байна шүү дээ хадгалагдсан байж байгаа. Тэр юу гэдэг нь маш ойрхон хүнд маш хурдан хүрэхээр ийм дуунууд одоо жишээлбэл тэр мөрөөдөл бүхэн биелдэггүй хийшээ мөнгөөр үтэж болохгүй юм байдгийг гэх гих мэт гитлэн их тийм гоё юм аргадаад байгаа юм шиг хүний нэг тийм их тийм гоё. Зарим нэгэн хөгжмийн зохиолчтой тий зарим нэгэн хөгжмийн зохиолч бол ингээд шууд одоо ингээд өсрээд ингээд явдаг юм нотны хөдөлгөөнүүд байх. Хаширх ингээд гоё дамжаад нэг дуулахад эвтэйхэн ийм байдаг хэвгүй юу? Хаширх. За Батмургоо бол бас их сонирн байдаг. Батмургоо бол гурван батыг гуруулангийн нотлдог. Гуруулангийн үгийг хаддаг. Их гоё ер нь бол бусд нь бол ер нь тэгэл зүгээр эхнийх нь аяыг бичээл, нотыг бичээл, үгийг хадаад тэгээд бодогтой нөхчдөг. Тэгэхээр энэ хүний тэр их гоё дуунууд нь их гоё дуулахад ингээд нэг тийм дулаахан одоо тэр нөгөө бурхнаас гуйсан жирэхгүй танараа дутлаач гэх нэг тийм гоё минорын ийм гоё дуунуудыг тэр оюунгийн дуу хүн дуулж удаан дуу хүн дуулж хүргэнэ гэдэг бол хэцүү шттэ. Хөгжиж ингэсэн дууг бол хүргэж болно. Тэгэхэд энэ хүний дотоод сэтгэлийн тийм ур чадвар дэрэг одоо тийм сэтгэлгээний ур чадварыг шаардсан юм дуунуудыг энэ хүн хийдгээр онцоогоод бас зохиолын хөнгөн дуун дээр ч гэсэн мөн ялгаахгүй тэр их тийм уран бүтээлчийн дотоод сэтгэлийн ур чадварыг шаардсан тийм юмнууд тэр хөгжмийн найруулган дээр байх жишээтэй. Тэгэхээр зэрэг өөрийн гэсэн батуулдаг гэсэн жалбуугийн батуулдаг гэдэг нэг тийм өөрийн гэсэн нэг юмтай ийм залуу байгаа. Тэгээ би чи энэ орчлон дээрээс дандаа нэг тийм зөв, дулаахан, их сайхан хүмүүстэй ингэж тойруулж ингэж явах надад их сайхан санагддаг байхгүй. Тэгээ эдний чи сайхан зүйлүүд надад их халдан. Тэр жоохон ялах хүүхдүүдтэй ажиллах бүр гоё. Одоо бага насндаа очиж шít одоо тэр хүслэнтэй сая нийцээс хойш ингэж хөөрхөн найзлаад ингээд найз шиг ингээд юм яриад байгаа. Тэгэхээр зэрэг энэ биднес шиг одоо бас нэг үтвэгээд насны намар болоод явж байгаа хүмүүс бол өөрт байгаа сайхан зүйлүүдтэй Монголын залуучуудад ингэж хүргэх. Тэгээ яагаад төслөнгийн жоохон хүүхдтэй дуулаад байгаа ингээд зарим ингээд коммент бичдэг. Ер нь бол өнөөдөр шинэ монголчууд маань бол гадны соёл иргэншлийг даган байсан ийм үед бол хүслэн гэдэг хүүхэд тэр ардын дуу шиг үргэлжлэл бөгөөд хөгжил гэж хэлэхээр гоёлон өмсөн гэж би монгол хүн орчлон хайрлаарайч байдаг юм ийм дуунууд дууснараа хүслэнгийн үеийн хүүхдүүд тэр монголоороо бахарах монгол төрснөөрөө бахарах одоо тэр одоо их гоё монголоо ойлгох энийг томруулдаг жилээр харах юм бол асар их тийм том ач холбогдолтой байхгүй нэгд хоёрт нь бол миний тэр дуунууд дахиад ингээд цаашаага ингээд урт наслах нь ойлгомжтой болчихж байгаа. Дээр нь бол одоо миний үзэгчд нэмэгдчихэж байгаа. Тэрнээс одоо хүслэнгийн үе бол надад бүр мэдэхгүй шүү дээ. 5 настай тий. Гэтэ 5 би ч анхаглал жавхлан миний дуунуудыг дуусан жавхлангийн үзэгчд ингээд хүрээдэрсэн шүү дээ. Улам л ихтэй байгаа. Хөгшөрдсөн үзэгчд нэмэгдээд байгаа биз. Дараа нь багшаар гараад ирсэн чинь багшрын үзэгчд ороод ирсэн. Батнэрлийн үзэгчд ороод ирсэн. Боор жоохон хүүхдүүд ингээд нэмэгдээ ороод ирж байна. Одоо хүслэн гэдэг тэр хөөрхөн хүүхэд тэр дэлхийгээс их олон шагнал авсан хацтай хөөрхөн охин ингээд тэр хүслэнгийн хүүхэд тэр үеийн хүүхдүүд чинь Бадцүх одоо ямар голдмод явах тэр хүүхэд жоохон хүүхэд Бадцүх явж тендер гэдэг тийм болохоор тийм л гоё байгаад байгаа юм л да. Тэгээд бид нар чинь хүн амьдралдаа гоё түүхийг бүтээх гоё цагаан мөрийг үлдээж ингэж явах хэрэгтэй учраас одоо тэр миний энэ сайхан хөөрхөн хүүхдүүд маань л ингээд цааш нь миний хийжсэн зүйлийг үргэлжлүүлээд урт наслуулад намайг улам залуужуулад ингээд одоо насыг мартуулад ингээд жаргаж штэ. Тэгээд энтэйгээ бол ингээд бүр их сайхан одоо гэр орноороо орн манайхаар надтай уулзсан студиудээр хэлсэн. Тэгээд би чи эднэртэйгээ нэг яг үеийн юм шиг найзлаад явах дуртай насаа мартчихдаг хүн штэ. Надад би завхны нэг шинжил дээр очиод ирээд би пагамд энэс хаш би ер нь шинжил дээр очихгүй гэдэг шиг. Яасан бэ гэцгүй тийм дотор зэрэг ер нь их хөгшөлснөө мэддэм байна. Нэгдүгээр ширээнд цэвэн харавдан
цэгмэд гавья, цэцгээ гавья одоо энэ цагаар бид нар сууж байна. Бүр Ахмадын ширээнд нутаг Далдантай, Батуулд, Баяр Хэдэн байна. Тэгэхээр бид нар өндөр настан бөгөөд ихний сайхан болсон юм байна. Тэгээд залуучууд эргүү мэдлээд их юм бас хажууд нь ирээд сайн байна уу та амтэр гэдэг. Нийтийн залах гооч байгаа юм шиг. Тэгээд босоод 0 руу явсан чи 2-3 залуучууд ингэ түшээд явж штэ. Тэгэхээр би хүй яадсан болоо гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд гараад машин руугаа суугаа явж 4-5 залуучууд ингэ намайг сугадаад ингэ явахтар чин зэрэг тэр хайрлж хөндлөж байгаа юм. Гэхдээ надад би ч ингэ дандаа жоохон хүүхдүүдтэй ингэ тоглож насаа мартсан байж тэнд очиод баг энэс хойш би нийтийн дууны шинжил завхны энэ уран бүтээл шинжилт ерөөсөө очихгүй ерөөсөө хөгшөөсүүд энэ мэддэг байна гэдэг. Тэгжэл одоо насаа мартаж ингэж гоё шинэ монголчууд залуучуудтайгаа ингэж яваад өгч байлээ.
За тэгэхээр үзэгч та бүхэндээ санаашрал хэмээх сайхан уран бүтээлийг хүргэлээ. Тэгэхээр одоо энэ таны 200 гаруй уран бүтээлээс яг таны амьдралаа сэтгүүлсэн гэдэг юм уу? Яг ингээ өөрт нэг юм тохиолдож исэн зүйлийг дуу болгож хүргэсэн тийм дуу байна уу? Ер нь дуунууд бол бүгдээрээ төвхтэй. Тэрнээс бол нөгөө одоо жишээ нь би өөрийнхөө амьдралыг бичсэн ч юм уу тийхгүйгээр ер нь хүмүүсийн харилцаанаас тэгээд хүмүүсийн нөгөө өөрчлөгдөж байгаа тийм зан авир одоо хүн чинь хүн гэдэг юм чинь их сонин шүү дээ. Ер нь бол одоо ингээд хүнийг ингээд болж бүтээд явж хахад сайхан загнаа явж исэн хүмүүс яаж хүнээс одоо урам шарвж явдаг вүлээ одоо найз нөхдөөгөө одоо орхиж мартаж байгаа хүмүүсийг ч гэсэн л зөндөл харж байлаа. Гэх мэтлэн амьдралын энэ одоо алдаатай оноотой юм зөрүүтэй юмнуудыг л ерөнхийдөө яг нөгөө өгний юугээр ингээд өөртөө ингээд ойлгоод хэлээд бичээд эхлэхээр л яг үнэн юмнууд гарч ирээд байдаг гэж би боддоо шүү дээ. Амьдрал юу нөөрөө ингээд буцаагаад бодохоор гэдэг юм одоо ингээд бас ингээд нөгөө нэг гоё өндөр наснуудынхаа хууч яриаг ингээд сонсож байхаар ерөөсөө бидний үзэж хараад байгаа, бидний сонсоод байгаа дуу, бидний үзээд байгаа кино, бидний уншаад байгаа ном, бидний сонсоод байгаа тэр одоо хүрэг нэвтрүүлэг юу вэ гэдэг одоо энэ телевизээр гарч байгаа бүх зүйл ерөөсөө бүх юм хүний л амьдрал тэр чигтэл амьдрал. Ерөөсөө хийсвэр юмнаас хизээч тэгэж сэтвэлсэн юм ер нь айгүй маш ховор байгаа байхгүй тийм одоо тэр магадгүй гадаадын Холливуудын кино минул ганц нэг кинонууд бол байдаг бах тийм. Тэр ингээл бодоход ер нь бол амьдралтай уялдаа холбоогүй юм гэж ерөөсөө юуч байхгүй хатгаацсан. Бүх юм бүх зүйл нь одоо сэдв болж идэг тий. Канонч тэр дуунч тэр тэгээ сэдв болж идэг. Одоо би чинь хүүхэд байхдаа энэ хүний дуунуудыг ардын жүжигчнийхаа дуунуудыг л одоо сонсож тэр дуунуудыг одоо үг яар хүмүүжиж тийм ээ. Тэр яг зүрх сэтгэлээсээ сонсдог байсан болоод ингээд хүмүүжиж тэр дуунуудыг одоо сонсоод чихээрээ сонсоод гоё дуу гэдэг өнгөрдөггүй. Үгнийх нь утга санаа ингэж ийм утга санаатай, аян ингэж ийм утга санаатай гэж дуунуудыг ихт өгөндөг байсан л да. Намайг хүүхэд байх ч одоо яг ахын маань дуунууд тэгээд нөгөө дуучин гавьт инкцул гавьтын дуунууд те их явдаг байсан. Тэгээд энэ дуунуудаар нийтийн дуунуудаар сонсож өссөн. Тэгээд өнөөдөр ахтайгаа ингээ сайхан уран бүтээлээр танилцсан. Тэг гэр бүлийн сайхан найзууд тэгээд битэр чинь яг үеийнгийн юм шиг л надтай ярьдэн штэ манайч. Тэглээ надаар тоглоом байгаад намайг явуулаад за одоо нэвтрүүлэгт авахаар би чамаас одоо нэг сонин юм асууна мэдүү гээд наач тэгдэн штэ. Тэгээ авахаар л гэдэг дуугаараа ахтайгаа ирж золгосон юм. Тэгээд яг хүмүүс ахтай маань уулзахад бол утас сүрмсээр нь уулзал таньдаг мэддэг хүнээр нь дамжуулаад ингээд дороод уулзах л та тий гэртэн ч юм уу студиудэр ч юм уу ирээд миний хувьд бол уран бүтээлээрээ яг ингээд гоё таалагдсан уран бүтээл барьж уулзахын тулд маш их замыг туулсан байдаг. 3 жил тэр дууга хадгалаад 2 удаа Баянгар аймагаас ирсэн чинь нэгэнд нь имлэг твтэж таараа хөвж байгаа гэж таарад өндөө хүрээд ирэл гэдэг байсан л та. Тэгээд нэгэнд нь ягаад ч үл уулзч чадаагүй ингээд явцсан. Тэгэж явж байгаа л уран бүтээлээр хологдсон өнөөдөр миний тоглолтын бүх одоо зөвлөх юмнуудыг хийгээд найруулах юмнуудыг хийгээ маргаашнаас өнөөдрөөс ингээд өнөөдөр 5 цагаас очиод паластар очиод одоо ингээл тэрнээс хойш ингээд чи сайхан тайван амрах хэвээр тийм ээ. Орой тоглолт ингээд өөрийгөө бэлтгэх хэвээр. Тэр босод ажиллаа надад татахчаа гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ хүний ингээд олон жилийн тоглолт хийсэн туршлага олон хүний тэр олон сайхан юмыг өгүүлсэн тэр олон сайхан хөгжмийн зохиолч яруу найрагчдын дууг дуулсан туршлага одоо яг миний тоглолтын тайз нүмнээс хараа сууж байгаа болохоор би одоо маш их хичээж тэр хүмүүст уран бүтээлээ хүргэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас ч дуунуудаа уран бүтээлүүдээ нэлээд бодлоготой сонгосон. Тэгээ ахтайгаа сууж байгаа дарааллуудаа маш гоё зэгслээд гаргасан болохоор одоо ер нь бол тоглолтоо сайхан тоглолцвол тэгэл ах юм ин сонсон зорсон нийлж байгаа босд нь бол одоо ингээд найс нөхөдтэй одоо намайг гэсэн тэр сайхан хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн хэд тоног байлаа. Тэгээд одоо өнөөдөр ингээд тоглох гээд одоо тайвширсан сууж байна да одоо тэгээд
ямар нэг юм санаа зовхгүй. Бүтээлчид би дааж уран бүтээлийн тоглолтыг хийдэг бол за жишээ нь одоо таны 2 дуг дууллаа гэж бодъё. Тийм манай ардын жүжигчдийн 2 дуганд дууллаа гэж бодъё. Тэгтэл нэг орой өнөөдөр орой бол одоо энэ дуу чи энэ дуу чин дуулсан юм уу? Энэ дууг дуулсан дуучны энэ хөгжмийн энэ хүн зохиосон байсан юм байна. Энэ шүлэг хөгжим хоёрын энэ хүн зохиосон байсан юм байна штэ гэсэн бас нэг өөр өнцгөөс харах нэг тийм тоглолт. Яг тийм нэг юунууд гарч ирэх нь ш. Таавар өнөдөр тайлгдах нь ш. Тийм өнөдрийн тоглолтын дээр энэ дууг чинь энэ дууг зохиосон хүн юм байна штэ гэх юм. Тэгэхээр л нөгөө уран бүтээлүүдээ баг хамт олонны ажиллагаа байдаг. Ард нь үлдчихдэг хүмүүс яаж ч нөгөө хөгжмийн зохиолч шүлэг өчөж байгаа хүмүүс ялчгүй. Миний тэр дуу бол тэр тийм хүн зохиосон ийм хөгжимтэй дуу гэхээс илүүтэйгээр одоо мэдээж ийм хүн байд юм гэж зургийг мэдээж харуулахгүй шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр орой бол бас гайхамшигтай үдшиж болох гэж байгаа юм байна гэдгийг бол бас онцлог хэлэх нь зүйтэй. Тэгээд хоёрыг нь хамтарсан уран бүтээл хийж байдгүй. Одоо хамт дуулж байгаа. Таны бас дуулдаг гэдгийг чинь. Бага. Тэгээ битэр чин ахыхаа нэг дууг хамт дуулчих гэсэн ингээд бодоод хэлж чадахгүй нэлээ явсан юм аа би чи. Тэгж байгаа нэг зоригдоо хэлсэн чин заа чи тэгвэл миний уран бүтээлүүдээс нэгийг сонгочих тийм ээ. Хоочны дуулжсэн уран бүтээлүүдээс нь дуулъя гэж бодсон л доо. Залуучууд ч гэсэн их авч дуулж байгаа. Ахмаач бас харамгүй өгдөө ш дуунуудаа. Сайхан өг тийм сайхан дуулаад гоё ингээд өөрсдөө гоё аваад яваараа гэдэг өгдөг. Тэгээ би насны хаш гэж дуу сонгосон юм. Тэгээсэн чинь чи яахаар ингэж ийм үгтэй одоо тэр чинь нөгөө богинохон гэдэг насаагаа гамнах минь чи ялаа, борхон энийхэн заяага хайрлах минь чи ялаа малаа гэсэн жоохон хүнд үгтэй байхгүй юу? Яагаад ийм дуу сонгоч юу гэхээр ерөөсө таныг одоо яг эд залуу дуунууд чи эд гарч ирж явах үед одоо дуулгажсэн дуун л та. Тэнгүү тэнчинээс одоо дахиж хүн сонгоогүй үлдсэн дуу байна. Дуунуудын бүгдийг мэддэг болохоор тэгээ тэр дуу хамт дуулсан. Би тэрс тоглолтын дээр хамтран дуулна. Тэгэхээр маш тийм нэг гэрхээ ахна шүү дээ. Таны тэр дууг ерөөсөө танаас авч дуулсан хүн байхгүй. Миний дуунуудыг олон хүмүүс дуулсан байт. Гэхдээ энэ дуу миний 2 дахь цомогт орсон байдаг баха. Тэгээд л одоо бас яваал байдаг гэсэн. Тэгээ би нэг 2004 онд байна уу 5 онд нэг айхтай хаалгаанд орсон. Тархины хаалгаанд. Надад чи ингээд тэнгэр твшээ явсан гэж зөндөө болсон. Тэгсэн чи энэ дуустаа захиалгаад эпэм рүү захиалаад авсан. Тэгээ нөгөө насаа гамнах мань яалаа та гэдэг. Ах дахитхэн насаа гамнах мань яалаа тэгээд тийм л үг байхгүй юу? Насны ханш гэдэг. Тэгсэн чи тэр эпэм рүү үргэл тэр дууг яагаад эрт явчлаа гэж бодсон шүү дээ. Тэгээ болсон. Хэцүүдээр кассетны сет ороод нэг тэгээд яг хөтэ зүгээр хүмүүс аян нэг ийм дуу байдаг та гэж мэднүүхээс хийт болоогүй байсан байхгүй бас. Тэгээ яг тэр би 3 дугаар амлаг тавлаанд ороод тэгсэн чинь зүгээр тэр пемэр өдрөө уцтаа зүгээр тэр насны ханшийн явуулаад өгөөч гээд. Тэгээд чи юу гэж үгдэл чи нэг бадгийн дуулаад тахтай томоогүй багтаа би чин хэмжээ шигүй санлаа тогтсон хэдхэн насандаа цөнийг мэдэрч ухаарлаа ах та хэдхэн насаа гамнах минчаала алгхан энийхэн заяага хайрлах минь яа. Энэ дуу тэгээд хийд болсон байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дууны анх тэр тэгжил ингээд ард түмэн тэгж хүрсэн байсан байлээ л дээ. Тэгээд намайг гэж хөрхөө чи нөгөө өөр нэртэй бас миний нэртэй хүн л бас явсан байлээ л дээ. Тэр нэр нэгтлээ. Тэгээд 2 3 дахь тэгсэн шүү дээ. Тэгээд одоо тэгж боддیں۔ Дуу өөрөө тийм юутай байд юм байна да. Тэгээд одоо би ихэнх дуунуудаа үгийг мэддгүй шүү дээ. Тухайн үед ингээд үгийг харж байгаа л ингээд дуулаад бичсэн байт. Ер нь хэдхэн дуунуудыг мэддэг хэвгүй нэг 30 40 50 дууг л яг мэднэ. А бусдын үлрөөс мэдхгүй. Тэгэл хүмүүс мэддэг болцсон байд. Таны нэг тийм дууг асуухаар үг нь юу л бодвол доо. Тэгэхээр
Тэр болгоны үгээ өсч чэжлэн гэдэг чинь хэцүү байх тий. Тэр олон хэдэн зуун дуу бүгд ном уншчаад үг өсөхгүй цээжилдэггүй үстэй тэрнтэй адилхан шүү. Тий. Хойд ингээд надад хүмүүс чинь нөгөө яг миний оргил үед ч улсууд их дуу автаж өгдөг байхгүй. Бацгоод болчихгийг л хайд. Тэгэл харж байгаа л тэгээд болчдөг. Тэгэл өөртөө аваад явчихдаг нөгөөд нь тэгдэг байсан. Одоо эргээд бодоод байхдаа энэ концертны миний iPad-н дээр бол нэг 67 дуу байдаг. Яг концертын дандаа хэрэгжилждэг. Яг А, Б-г мэддэг үгийг үзэгчрүү ингээд өгтөр зүр яг дагаад болчихдаг. Тэгээ бусдын бол үгийг мэдэхгүй жирөөстэй баг марин мэддэг байхгүй. Баг бүгд нь үгийг мэддэг дээр. Тэгэхээр хоёр уран бүтээлчээс хойлонгоос нь асууя. За одоо энэ хойч үедээ өөрсдийнхөө бас энэ үеийн үзэгч сонсогчдод уран бүтээлээрээ дамжуулж өрнө юуг ойлгож байгаасай. За эсвэл одоо хойч үедээ миний уран бүтээлээр дамжуул юуг хүлээж аваасай гэж өрн боддөг юм болоо. Хоёр маань бол хоёр өөр төрлийн уран бүтээлч шүү дээ тийм. За би бол яг зүгээр дууны урлаг гэдэг бол өөрөө бол зүгээр хүний сэтгэлийг баярлуулахаас илүү нийгэм рүү бас их том зөв мессеж өгөх ёстой гэж ингэж бодож идэг. Тийм болохоор одоо сүүлийн үед дандаа ухаарлын дуунууд руу хүмүүс их орж эхэлж байна. За дээр нь бол их сайхан цагаахан ад жаргалыг дуулж эхэлж байна. Ийм болохоор зэрэг бас Монголын ирээдүйг бол нэг тийм одоо нэг сайхан цаг эхлэхнүүдээ гэж ингэж бодоод байгаа юм би. Ер нь бол дууны урлаг өөрөө тийм болчиход байна шүү дээ. Их л сайхан ад жаргал баяр баясгалан тэгээд ч өнөөдөр нэг хүн ингээд 30 жил зөвхөн өөрийнхөө амьдралыг ингээд бодоод л ингээд зүтгээд амьдрах гэж зүтгэдэг байсан бол одоо тэр минь яаж байгаа вэ? Энэ минь яаж байгаа вэ гэд нэгэн лүг ханддаг, нэг нь ядарсан нэгэн лүгэ гараа сунгадаг болоод эхэллээ. Дээр нь Монголын залуучууд өнөөдөр бол үнэхээр арх уугаад, хашгираад, гуухчаад, орилоод, чарлаад явж байгаа залуучууд байхгүй нүдээр явж байхад би бол ингээд бас нэг нуур цормон дээр байж байгаа залуучууд хогийг ингээд аваад явж байгааг нь харагдчих. Тийм болохоор зэрэг би ингээд уршаагаа харж их магтах дуртай. Хандлага зөвтэй болж эхэлж байна. Хандлага зөвтэй болж байна. Эн чинь бол их том юм шиг том соёл. Тэгээд дээр нь бол манай үеийнхэн бол одоо өөрийнхөө үеийнхэн дэлгэхэд бол хүүхдүүдээ өврөөсөө гарга, хөхнөөс нь гарга. Тэгээд эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэмдэр өөрийнх нь хүслээр сэтгэлийн дуудлагаар нь сонирхсон зүйл рүү ингээд явуулах хэрэгтэй л гэж ингэж хэлмээр байна. За дууны урлаг бол угаасаа хүний дотоод сэтгэлийг их гоё уянгийн дуу дуулдаг хүн бол хизээч хүн муу юм хийдэггүй. Хизээч муу юм хийхгүй. Их гоё тийм хүний өрийг нингүүлдэг, хүний сэтгэлийг зөөлөлдөг. Дандаа одоо тийм сайхан цагаан ад жаргал цацаж амьдэрдэг шүү дээ. Тийм болохоор дууны урлаг бол ийм хүчтэй. Өнөөдөр Батнэрэл хүртэл хашгирд дуулсаар гад нүднийх нараа зүгээр болсон тийм. Тэгээд тэр Оросууд шинжлэхүүн урд гайхаж байна. Мөн хүний уушигны багтаамж хүртэл сайжирдаг, дуугаар хүн одоо эмчилдэг болж эхэлж байна. Ийм болохоор зэрэг дуучин болно гэдэг бол их сайхан юм аа тэгээд гэрээс гараад дандаа хайрлсан өндөлсөн царай руу харж ингээд амьдарч штэ. Тийм болохоор зэрэг их өөрийн ад жаргалтай сайхан байна л гэж ингэж бодож идэг. Нэгсэндээ бас хүнд их ухаарал хайрладаг юм болов. Дууны үгийг сонсож байгаа үе ч гэж байдаг. Дууны үгийг сонсох, баяыг сонсож байгаа үе ч гэж байдаг. Нэрээ тийм юм биш үү гэж ингэж нэг дүгнэлт хийж байгаа ч үе гэж байдаг тийм. Тэгэхээр дуугаар дамжуулж уран бүтээлчд бол хүнд маш их олон үнцгий юм ойлголт юм болов гэж бас харагддаг шүү дээ. Тийм. Одоо нэг хэсэг үеийг гоё хоолойтой дуучин сонсдог байсан. Гоё чангар хоолойтой хүн зүгээр хоолой сонсдог байсан. Дараа нь зүгээр гоё дуу сонсдог байсан. Одоо бол зүгээр хүний сэтгэл энэ Батцөх энүүгээр яг юу хэлээд байна гэж ингэж ойлгоод дууг ингэж ойлгож нэгнийхээ сэтгэлийн тооноор ингэж өнгөж эхэлж шít. Тийм болохоор зэрэг хүн бол одоо би Монголын ирээдүй одоо л сайхан болох, сайхан цагийг эхэлнэ гэж бодож байна. Үг гэдэг өөрөө амьтаа хүчтэй гэдэг штэ тий. Үгээр хүнийг аалчж болно, амьдруулж болно гэдэг шиг. Тэгэхээр за манай Соёлын тэргүүний ажилтны хөгжмийн зохиолч Батболдын хувьд уран бүтээлээрээ дамжуулж ард иргэдтэй хүмүүстэй ер нь юу хүрэх хийх зардаг юм бол хичээдэг юм бол мэдээж одоо ингээл шүлэг зохиогоол, ая зохиогоол, дуу хийгээл хүн тийнээс нэг юм олоод авчаасаа гэж бас боддог байлгүй дээ тийм. Харин тий би ч өөрөө одоо уран бүтээлчдээс их юм олж авдаг хүн байхгүй юу. Одоо жишээ нь Батцөх маань гэтэл төрөө орж ирээд ингэж байгаа байхгүй юу. За чи ер нь бол
амьдралыг жүжиг гэж бодоход гол дүр тоглоно уу, дуслах дүр тоглоно уу чиний сонголт. Бүр олны хэсэг тоглоод явна чиний сонголт. Тэгж байгаа. Гих мэтлээ ингээд надад айгүй их гоё юмнууд эхэлдэг байхгүй юу? Чи одоо зоригтой байх хэвээр тий. Одоо би ч өөрөө их дарах хүн шүү дээ. Ер нь бол тэг ах маань намайг болоод ингээд адигнацсан ингээд хүнтэй ингээд үгүй ингээд сайхан ягаад зөв сайхан дараалалаар нь сайхан ярьждаг болохыг хичээдэг гэдэг мэтлэн тий. Ингээд суралцдаг. Тийм учраас энэ сайхан хүмүүсийн сургаал одоо үлгэр дуурайллыг тэндээс нь гоё үнэн юм ин олж аваад уран бүтээлээрээ дараагийнхаа үедээ ч байдаг гэсэн үү тийм ээ. Дараагийнхаа үедээ тэгээд одоо энэ залуучуудын бас одоо бидний одоо мэдхгүй тийм ээ. Мэдхгүй зүйлүүд бодож санаж байгаа юм хүртэл одоо өөр байгаа шүү дээ. Залуучууд ч юм бол ер нь тэднийг бас уран бүтээлээр дамжуул тэдний сайхан зүйлийг бас одоо өөрөөсөө өмнөх үе болон өөрийнхөө үедээ авцах ч юм уу гэх мэтлэн тийм зүйлүүдийг одоо уран бүтээлрээ одоо ингэж хүмүүс түгээж яхийг хичээж байгаа. Тэгээд ах маань одоо өөрөө энэ тэнд ингээд очих дуулах маш их завгүй явж идэг хүн. Тэгээ өнөөдөр ингээд нэвтрүүлэг дээр маань өглөө өртөө ингээд басаад миний нэвтрүүлэг дээр хүрээд ирсэн ингээд сууж штэ тий. Тэгээд ахын маань энэ гоё сэтгэл одоо энэ өнөөдрийн миний тоглолтон дээр одоо ирж байгаа хүмүүсийн тэр гоё сэтгэл одоо энэ олон хүмүүсийн сайхан намайг гэсэн тэр олон гоё хүмүүсийн сэтгэл миний тоглолтыг өнөөдөр сайхан болгоно гэж бодож байна. За тэгээд уран бүтээлээр дамжуулж энэ сайхан одоо энэ хоорондын харилцаануудыг л одоо маш гоёор хүргэхийг л нэгдүгээр тавих бах та. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань энэ хүрээд өндөрлөж байна. Гурван айл хэдийн одоо нэг зогсох хэвээр цагаас хэтэрсэн байна. Тэгэхээр сайхан уран бүтээлээрээ дамжуулж үзэгч олондоо ухаарал одоо тийм гунигтай байх юм бол урам ирч хүч тий. За тэгээд манай ардын жүжигчин маань бол олон сайхан уран бүтээлүүдээс хүний зүрх сэтгэлийг эмчилсэн байх гэдэгт итгэлтэй. Тэгэхээр цаашдаа маш олон уран бүтээл дээр хамтарч ажиллаад олон сайхан уран бүтээлээ тойрох болтугай гэсэн эрүүлэр өнөөдөр орой бас тоглох гэж байгаа. Таны тоглолтын томоос том өндрөөс өндөр амжилтыг үлзэдлэзээ үзэгч олонхоо зүгээс болов үлзэдлэзийнхаа уран бүтээлчдийн зүгээс хүргэе. Студид маань хүрэлцээрсэн та хоёртоо өндрөөс томоос том амжилтыг хүсье. За баярлалаа. Бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд ухаарал хэмээх сайхан уран бүтээлээр энэхүү өглөөг хамтдаа эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ зориулж байна. Өнөөдрийн ажилтны амжилт хүсье. Орой Улаанбаатар паласын концертын их танхимд 19 цагаас уулзцгаая. Мөрөөдөл бүхэн биелдэггүй ши мөнгөөр бүтээж болохгүй юм байдгийг хүн бүхэн ажиглэггүй ши хүчээр шийдэж чадахгүй юм байдгийг хязгааргүй хүлээгээд ирдэггүй жаргал хэмжээтэй хайрын дээр хайрлаач гэсэн хамтдаа байхгүй тавилан гэж байдгийг нэгэн насаараа хамтдаа байлаа ирж тарахгүй амьдрал гэж байдгийг хамтдаа эхлүүлсэн амьдрал минь
санаатай байхлаар хажуудхан би чадчих гад байх. Цагаан санаатай байхлаар цаадхан би чадчих гад байх. Болтгсон бол бор санаатай явсан да энэ очиндээ. Одоос чэнэрхтэс нас эдүүтэй. Араас чин гэтэх анд чин хизүү шүү. Онгорд хөргсөн магтаалаас эдүүтэй. Орчтод бүхэсэн шүмсэн тэмтэй шүү. Хүслийн оргид үржиж чадна шүү.